сайн байна уу? За сайн байна уу? За ингээд бөөрөмөрөө нэвтрүүлэг албан ёсоор эхэлснийг дуулгая. Манай өнөөдрийн нэвтрүүлэгт зочноор бөөрөө. Би юу? Хоёулаа нэвтрүүлэг болж тоглоё гэж ирсэн биш үү? Тийш тий. Тэгэж яриаг юм уу? Тэгэж ярьсан. За одоо тэгвэл би ярина. За Тэгэхээр эрхэм мөндөд үзэгчдээ хизээ хоёулаа том болол том хүмүүс чиг ингээд суухал. харин тий. Тэдний өдөр тэгжээ. Тэгсэн чинь тийм үйл явдал болжээ. Ингээд шуурхай мэдээг үзүүлье гэл. Тэгдэг юм гоё. Тий? Тий чи мэдээ хөтмөр байгаа юм уу? Хаяадаа л зүгээр тэр мэдээ хөтөлдөг ах эгч нарыг харахаар гоё харагддаг. Нэвтрүүлэг жинкнээсээ эхэлсэн юм шүү. Тийм биш тий. За, сайн байна уу хүүхдүүдээ? Сайн байцгаана хүүхдүүдээ. Бүр дахиад эхэлчих. Бисээ ингэсэн. Сайн байна уу хүүхдүүдээ гэж инээдтэй байгаад. За дахиад 1 2 3 Сайн байна уу? Сайн байцгаана хүүхдүүдээ. Ингэж хэлэх юм уу би? Тий. 1 2 3 Сайн байц. Хамт хэлэхгүй юм аялаа. За тэгье. Сайн байцгаана уу хүүхдүүдээ? Сайн байцгаана хүүхдүүдээ. Манай өнөөдрийн бөөрөө мөрөө хоёр нэвтрүүлэг эхэлж байна. Бөөрөө. Манай нэвтрүүлэг ба штий. За. Манай нэг найз нөгөө нэг хоёулагийн зурагтай нэг фэйсбүүкийн байдаг штий. За. Тэгсэн чи тэр лөө чат бичсэн байна. Юу гэж юм? Юу гэж юм? Бөөрөө нэвтрүүлэгтэй яаж холбогдох вэ? Бөөрөө нэвтрүүлэг хэдэн цагт гардаг вэ? Бөөрөө нэвтрүүлэгт яаж зочноор оролцох вэ гэсэн байли. Бөөрөө хоёр нэвтрүүлэгт чинь зочноор ороход манай холбогдох хуцлуу заалган тий. Тий. Тэгээд ирж оролцож болно. Манай нэвтрүүлэгт зочноор орохын тулд заавал Монгол хувцастай ирнэ. Тийм ээ? Тий, бүр заавал шүү. Тэгээд бас ингэсэн нэвтрүүлгийн цаг асуусан байхгүй юу? Өдөр болгон гарч байгаа тий? Тий. Даваа мемгар илхаваг бүрүү паасан. Чи сая жоохон буруу хэлчих шиг боллоо. Яаж? Даваа мегмар пүрүү баасан гэд. За. Тэгвэл энэ гаригуудад гарч байгаа тий? Тий. Тэгээд өглөө 8 цагаас давталт нь гарч байгаа. Бүр өглөө эрт 8 цагаас. Улаанаа. Чи бүтээлээ хийхгүй мүү? Сайн уу хүүхдүүдээ? Өнөөдөр бүтээлийн булангаараа бүгдээрээ ус ундааны бүглээ ашиглан энэ бүглээг ашиглаад ийм цох хийх болно. Үзэгч хүүхдүүд маань бүтээл хийхэд хэрэг болох материалаа бэлдээд дагаад хийгээрэй. Бидэрт өнөөдөр цаасны хайж, тэгээд ийм бүглөө, өнгийн цааснууд, мөн цавуу хэрэг болно. Ундааны бүглөөн дээр цаасны цавуу наалтгүй учраас ийм тарган цавуу ашиглана шүү хүүхдүүдээ. За ингээд бүгдээрээ бүтээлээ хийцгээе. Үзэгч хүүхдүүд маань дагаад хийгээрэй. За эхлээд бүгдээрээ улаан болон хар өнгийн пластмастраар бүглөөгөө цохны өнгө хэлбэртэй адилханаар бодно. Ингээд цохны хэлбэртэй олгоод будчихна. За надад өнөөдөр 3 бүглээ байгаа болохоор би гурвуулангийн яг адилхан цох хийнэ. Яг одоо бүгдээрээ пластмастраар будсан маань хатчих хооронд цохныхоо далавчийг хийнэ. За би бол улаан өнгийн цаасан дээр хийх гэж байна. Улаан өнгийн цаасан дээр бүгдээрээ энэ бүглөөгөө тавьжгаад дугуй дүрсээ зурна. За ингээд цаасаа давхарлж тавьжгаад зурсан учраас шууд давхраар нь хайжлаад
Үзэгч хүүхдүүд маань бүтээлийг хийхдээ цаас болон эртээ зүйлтэй маш болгоомжтой хандаарай. Цаасаа давхарлаж тавьж байгаад хайжилсан болохоор ингээд дөрвөн ширхэг даалгавчийг шууд нэг хайжилтаар гаргаад ирлээ. За одоо бүгдээрээ зохныхоо даалгавчийг хийн. Даалгавчийг бүгдээрээ ингээд хар өнгийн пластмастраар ингээд цоохор олгоод цэг тавиад ингээд чимгэлчнэ. За энэ бол ингээд хаанч хамаагүй ямар ч хэмжээтэй чимэглэж болно. Заавал цэг тавихгүйгээр үзэгч хүүхдүүд маань бас өөр цэцэг зурах ч юм уу те өөрөөр бас чимэглэж болно. За би бол ингээд цэг тавиад чимэглэжээ. За одоо бүгдээрээ энийг яг голоор нь нуглаад бэлдээ тавьчихна. За энэ нугалсныхаа гадна талыг бас ингээд цэгээ тавиад чимэглэнэ. За ингээд даалгавчнууд маань бэлэн боллоо. Одоо бүгдээрээ будсан бөглөөн дээрээ тарган цавнаас маш жоохныг түрхээд тэгээд даалгавчаа нугна. Шингэн цав учраас хатах гэж бас хэсэг хүлээнэ. Тэгэхээр бүгдээрээ ингэж дээр нь даалгавчаа наачаад хөдлөхгүйгээр тавиад цавууга хаттал нь хүлээх нь шүү. Одоо харин бүгдээрээ цагаан өнгийн пластмастраар жижигхэн нүд хий. За ингээд жижигхэн хөөрхөн зохнууд маань бэлэн боллоо. Үзэгч хүүхдүүд маань энэхүү зохийг дуурайлгаж хийгээд за өөрийнхөө хичээлийн ширээг, өрөөнийхөө тавиуруудыг чимэглээрэй. За ингээд дараагийн бүтээлийн дугаараараа иргэн уулзцаая хүүхдүүдээ. Баяртай. Ястай гой юм хийх юм аа. Харин тийм. Хоёуланд нь удахгүй зааж өгөх бах тий. Хоёлаа эхлээд одоо нөгөө 35 үсгээ үзэн. Дахиад тоогоо бодно. Одоохондоо хоёлаа шинэ юм сурахад арай их юм сураад байна нэг дор. Гэхдээ гоё хэлнэ штт. Ном харсан чинь үтсэн үсгнүүдээ харахаар тэдэр нь бүр ингээд тодорч харагдаа заа юу. За. Үзээгүй үсгнүүдээ харангуйтаа гоё бүр гоё мэдмээр санагдаад байгаа байхгүй юу? Би ч гэсэн ингээд тоо бодонгууд бүр надад амар гой санагдаад байгаа. Тэгэл хоёлаа боддоо мөрөө. За. Ёо би мөрөөгийн өөрийгөө дуудсан. Тэгэл хоёлаа ингээ бүх үсгийг мэддэг болцсон заяа. За. Гэл гадуур явхаар баахан бичгүүд идэв штий. За. Тэдрийг шууд уншаал нэрнүүдийн. Тэгэл ном момыг хараад шууд уншаал гоёгаз. Тэгвэл ёстой гоё тий. Гоё. Ёстой гоё. Бусдад гайхуулаад. Бүр хүмүүст ном уншиж өгөл тий. Тий? Хүй. Манай нэг найз хүдэнд ирсэн байна гэж штий. Тэгвэл найзтайгаа уулзъя л та. Тэгье. Сайн уу найзаа? Сайн. Чамаа хин гэдэг вэ? Цаваа. Цаваа? Тэ. Цаваа. Чи ямар гоё юм өссөн бэ? Наа чи нөгөө нэг чонны юм хөрөм үү? Цаваа. Энэ юу гэдэг өнгөө? Гялтганаад гоё харагдаад ах юм. Алт. Алт юм уу? Эго.
Энэ алт байна. Энэ яалтгүй алт байна. Том хүмүүс чинь нөгөө нэг чоныг ингээд тэгээ арьсаар нь хурам хийж өмсдөө шүү дээ. Арьсаар нь уу? Чоны арьс уу? Гоё юм аа. Найзаа энэ малгай юу вэ? Энэ малгай бас чоны арьс уу? Үгүй. Лаузан малгай. Тийм малгай. Ямар малгай тэр нь? Лаувууз. Би мэдгүй юм байна уу? Ийм малгай те цаваа. Тий. Хөөе цаваа. Чи одоо тэгэхээр хэдгээрэн гэсэн үг юм? 2. Үу. 2 дугаар ангийн бол чи 20 дуу дуулж чадах уу? Хэдэн дуу дуулах уу? 1. Нэг үү? Найзаа. Найзаа. Жагаад дуугаа дуулчих. Чи дуулсныхын дараа ярьчих бөөрэ заа юу? За. За. За дуулаарай. Sing my boy, sing my boy, sing my boy. It's time to sing my boy, sing my boy, sing my boy. Наа чи ямар гоё дуу юм те? Хин зааж өгсөн энэ дууг? Ага. Ага. Аха. Ага чинь чамайг дуулаарай гэсэн үү? Тий. Шүлэг ямар шүлэг унширэ гэсэн агаа чи? Маунаш. За тэрийг. Маунаш магнат оглоо биш. Мөр унштакра мишин бэрт я намшан уншия ногоомата тария. Найзаа. Наадах чи шүлэг биш дуу юм биш үү? Андуурсан байлгүй. Одоо тэгвэл араас нь шүлгээ уншихгүй юу те? Нөгөө нэг болжмор хөөхөн дөө гэж шүлэг мэдхүү? Тэрийг уншчихдаг үл. Бачмар хөөхөнд бов талхан дуртайтай жив дуурдаг да жижигхэн хөөхөн бачмар та. Болжмор ч бов талах идт юм уу? Аха. Болжмор ч будаа идт юм уу? Иддэг. Хөөе цаваа. Чи найзуудтайгаа яаж тоглох дуртай вэ? За. Найзаа чи гар утсаар удаан тоглож болохгүй шүү. За. Чи тэгээд хичээлдээ явж ирчээд гар утсаараа тоглолт юм уу? Үгүй. Тэ хаан тоглолт юм? Чирээсээ тараа жоохон байж. Тэгэхээр чи гэрийнхэн чи битээ удаас аралдаад бай. Одоо ингээд дэлгэцийн дан туслаа. Наа нүүр амчи улаалаа гөхөрлөө гэд тэгдэггүй юм уу? Тэгсэн Тэгээ чи яагаад тоглоод идэв? Тэгээ болчдөг шүү. Болчдөг юм уу? Чи шатар даа мэдхүү? Мэднэ. Шатар даам тоглодог юм уу? Аа? Шатар даам тоглодгүй. Найзуудтайгаа? Үгүй юу? Найзуудтайгаа тэгвэл машинаар тоглодгүй. Тий яаж тоглодгийг? гар утсаар тий. Дандаа юу? Хүүгүүд чи нөгөө нэг жийж тоглодог үстэй. Тэгж тоглодог юм уу? Тий. Жилзэд Тий, тоглодог. Тш. Жилтгэр чи өвдөхгүй юу? Өвдөө. Тэгээд ягаад тэгж тоглоод идэв? би мэдэн штт. Жилзэхэр ингээд суудсан махаар өшгөлж болдгоо тий. Тий. Босоо явж явах юм бол тш унааж болдог тий. Би бол дандаа суух юм байна. Би бол босоод ерөөсө голд нь тш хэл явчихна. Хүч гурлаж ээлцэх үү? Цоо. Яагаад? Жилсмэргүй тогломооргүй юм уу? Хөөе цаваа. Чамд одоо өөр дуу шүлэг вэ нү? Тэр нөгөө Sigma boy гэдгийг чинь заасаах чи өөр дуу шүлэг заагаагүй юм уу? За. Чи тэгээ том болоод ямар ажил хийдэг хүн болох уу? Зүгээр шинж ажил. Ингийн ажиллаа. Ингийн ажил гэж ямар ажил гэдгийг? Юм зараад. Чи 8 ч болох ч байгаа юм уу? Чи тэгвэл зөндөө мөнгөтэй болох нэ. Мөнгө тоолоод шиг. Чи мөнгөтэй болохоор битээр тус ийм дээл авч өгөөрэй заа юу? За. Чи дүүдээ юу? Дүүтэй. Дүүгээ хардаг уу? Хардаг. Дүүгээ харахаар ядардаг уу? Ядардаг.
Дүүгээ харах чамд ямар байдаг вэ? Муухай. Ядраад хэцүү байдаг уу? Тий. Эрдээд бас би нэг их жахаа хүүхдийг харсан чи амар ядарсан. Тэгээ би унтмаар байсан бас тухтай суугаа хоолоо идмээр гэсэн чамд бас тэгж санагдсан уу? Тий. Таны дүү чи чиний үгэнд орж ийн үү? Дүүнэр яагаад үгэнд ордгүй юм бол? Сонь тий. Чи юу гэж бодож байна? Хүй. Чи тэгээд дүүгээ үгэнд орохгүй байхаар нь ингээд загиндгүй. Үгүй. Загиндгүй юм уу? Тий. Хөө чи чинь дүүгэл дүүтэй хайртай мундаг ах юм биш үү? Тий? За. Чи энэ дээлний өнгийг мэдэх үү? Мэднэ. Энэ ямар өнгө вэ? Цэнгэр. Зинхэр өнгөтэй өөр юу байдаг вүлээ? Ус. Өөр. Хоёрдугаар ангийн хүүхэд чи ийм имийг зөндөө мэдэн штэ бөөрөө. Тийм билүү? Тий. Чи өөрсгөө бодоод хий. Цаваа чи хоёрдугаар анги зөндөө юм мэддэг. Чи гар утастай мó? Тий. Гар утсаа чи харъя л да. Өө чи аваад ирэхгүй. Тэгсэн бол гурвынхоо жоохоо ингээд нууцаар тоглохгүй юу? За чи дараа эрэхтээ утсаа авчраарай заа юу? За. Тэг гурлаа тоглоё. Тэр бол бит хоёр талаас мөнгөө цуглуулж яхад дундаа нэг утас авахыг бодъё заа юу? За. За ирсэнд баярлалаа цаваа баяртай. 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 Sigma boy, Sigma boy, Sigma boy. Энэ ямар гоё дуу вэ?